байцгаана уу хүүхдүүдээ. За бид өнөөдрийнхөө хичээлээр параллел зөвлөлт хийхийн тулд зөвлөлт хийх чиглэл, зайг зөв тогтоох. Геометрийн дүрсийг тодорхой чиглэлд, тодорхой зайд параллелээр зөөж сурах. Тэгш өнцгт координатын хавтгайд ямар нэгэн дүрсийг тодорхой зай, чиглэлд параллелээр зөөх аргыг мэдхэд суралцнаа. Аль нь параллел шулуун вэ гэж. За тэгвэл бүгдээрээ ажиглаж харъя. А, Б, С, Б, Г гэсэн шулуунууд өгөгдсөн байна. За тэгвэл аль нь параллел шулуун бэ гэвэл нэг хавтгай дээр орших хоорондоо огтлцохгүй шулууныг параллел шулуун гинэ. За тэгвэл эдгээр шулуунаас Б шулуун маань параллел шулуун байна. Дасгал 1 параллел зөвлөлт. За дурын нэг байршилд цэг тэмдэглэе. За тэгвэл бүгдээрээ тэмдэглэсэн цэгээ баруун тишээ 7 нэгжээр зөөж тавья. За тэгвэл сумны дагуух чиглэл маань баруун чиглэл. За 7 нэгжээр зөөгөрөө гэсэн учраас 1 нэгж гэдэг нь 1 дэвтрийн нүд буюу 1 нэгж гэж тодорхойлно. За тэгвэл бүгдээрээ 7 нэгжээр зөөе. 1, 2, 3, 4, 5, 6, 7 гээд 7 нэгжээр баруун тийш цэг маань ингэж зөөгч тавигдах нэ гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ дараа дахиад энэ цэгээ доошоо чиглэлд 4 нэгжээр зөөж тавья. За доошоо чиглэлийг бас сумны дагуух чиглэл болно. За 4 нэгжээр тооллоо. За ингэж 4 нэгжээр зөөгнө гэсэн. За тэгвэл параллел зөвлөлтөөр тодорхой чиглэлд, тодорхой зайд шилждэг байх нэ. Дасгал 2. За бүгдээрээ дараах жишээтэй танилцъя. А, Б хэрчмийг параллелээр зөө гэж. За тэгвэл А, Б хэрчим маань ямар чиглэлд хэдэн нэгжээр зөөсөн байгааг ажиглаж харцгаая. За сумны дагуух чиглэл маань баруун чиглэл. За хэдэн нэгжээр зөөгдсөн байгааг бүгдээрээ тоолж үзэх ёстой. За тэгээд тоолоход 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11. За тэгвэл А, Б хэрчим маань баруун чиглэлд 11 нэгжээр зөөгдсөн байна. Дасгал 3. Хэрчмийг параллелээр зөөе гэж. За тэгвэл бүгдээрээ дэвтэр дээрээ А, Б хэрчмийг бүгдээрээ зурж тэмдэглэе. За өгөгдсөн энэ А, Б хэрчмийгээ бүгдээрээ дээшээ чиглэлд 3 нэгжээр зөөж тэмдэглэе. Дэвтэр дээрээ бүгдээрээ зурж тэмдэглээрэй. За тэгвэл сумны дагуух чиглэл маань дээшээ чиглэл 3 нэгжээр зөөж тэмдэглэхдээ 3 нэгжигээ тоолно. 1, 2, 3 гээд А, Б хэрчим маань CD гэсэн хэрчмэд шилжин зөөгдөж байна. За тэгвэл параллелээр зөөхөд тодорхой зайд, тодорхой чиглэлд шилждэг юм байна гэдгийг эндээс мэдэж болж байна. Дасгал 4. А, Б, С гурвалжинг параллелээр зөөгөөрэй гэж. За тэгвэл бүгдээрээ А, Б, С гурвалжингийг баруун чиглэлд 11 нэгжээр зөөхнө гэсэн. За тэгвэл гурвалжингийг параллелээр зөөхдөө гурвалжны оройн бүх цэгүүд ижил зайд зөөгдөж шилжих ёстой. За тэгвэл одоо бүгдээрээ А цэгээс эхлэж шилжүүлэн зөөхдөө баруун чиглэлд 11 нэгжээр зөөж тэмдэглэе. За ингэж тэмдэглэсэн байх ёстой. За тэгвэл одоо Б цэгийг мөн адил 11 нэгжээр баруун чиглэлд зөөж тэмдэглэе. За С цэгийг бас мөн адил 11 нэгжээр баруун чиглэлд зөөж тэмдэглэнэ гэсэн. За тэгээ бүгдээрээ гурвалжин маань А, Б, С гэсэн гурвалжин маань баруун чиглэлд 11 нэгжээр ингэж зөөж тэмдэглэгдэнэ гэсэн. За тэгвэл дүрс зөөлтөөр тодорхой чиглэл, тодорхой зайд бол шилждэг.
зөөлт хийхэд тухайн дүрсийн хэлбэр хэмжээ бол өөрчлөгдөхгүй. Ижил дүрсэд шилжин зөөгддөг байна. Дасгал 5. Дүрсийг параллелээр зөөгөөрэй. За, координатын хавтгай дээр өгөгдсөн A, B, C гурвалжингийн координатыг эхлээд бүгдээрээ тодорхойлъё. За, A цэгийн координат маань хэвтээ тэнхилгийн 1, босоо тэнхилгийн 2. B цэгийн координат хэвтээ тэнхилгийн 1, босоо тэнхилгийн 5. C цэгийн координат хэвтээ тэнхилгийн 3, босоо тэнхилгийн 2 дээр байна гэж координатыг бид бичиж тэмдэглэх ёстой. За, бүгдээрээ бичиж тэмдэглэсэн координатыг тулгаж харъя. За, тэгвэл одоо A, B, C гурвалжингаа энэ координатын хавтгай дээрээ параллел зөөлтөөр зөөцгөөе. За, баруун чиглэлд 6 нэгжээр зөөгөөрэй гэж. За, тэгвэл гурвалжингийг параллел зөөлтөөр зөөхдөө гурвалжингийн оройн цэгүүдийг параллелээр ижил зайд ижил чиглэлд зөөгдөх ёстой. За, тэгвэл одоо бүгдээрээ А цэгийг хэрхэн 6 нэгжээр баруун чиглэлд зөөгдөж байгааг ажиглаж харцгаая. За, дараагийн C цэгийг харъя. B цэг маань мөн адил баруун чиглэлд 6 нэгжээр зөөгдөж шилжсэн байна. За, тэгвэл A, B, C гэсэн гурвалжин маань баруун чиглэлд 6 нэгжээр D, K, M гэсэн гурвалжинд шилжин зөөгдөж байна. За, тэгвэл одоо шилжиж зөөгдсөн гурвалжингийнхаа D, K, M гэсэн гурвалжингийнхаа координатыг бүгдээрээ тэмдэглэе. За, D цэг маань хэвтээ тэнхилгийн 7, босоо тэнхилгийн 2 дээр оршиж байна. D цэг хэвтээ тэнхилгийн 7, босоо тэнхилгийн 5 дээр. M цэг хэвтээ тэнхилгийн 9, босоо тэнхилгийн 2 дээр оршиж байна гэж бичиж тэмдэглэх ёстой. За, одоо бүгдээрээ бичиж тэмдэглэсэн тэмдэглэгээ тулгаж харъя. За, ингэж бичиж тэмдэглэсэн байх ёстой. За, тэгвэл бидний өнөөдрийн координатын хавтгай дээр зөөсөн гурвалжин маань баруун чиглэлд 6 нэгжээр шилжин зөөгдсөн байна. Дасгал 6. Дүрсийг параллелээр зөөе. Өгсөн дүрсийг хэвтээ тэнхилгийн дагуу баруун гар тийш 4 нэгж, босоо тэнхилгийн дагуу доош нь 1 нэгж зайд параллелээр зөөгөөрэй гэж. За, тэгвэл бүгдээрээ координатын хавтгай дээр өгсөн дүрсийгээ баруун гар тийш 4 нэгжээр хэрхэн яаж зөөгдөж байгааг ажиглаж харцгаая. За, тэгвэл тухайн дүрсийн маань өнцгийн цэгүүд ижил зайд ижил нэгжид шилжих ёстой. За, тэгвэл тухайн өнцгийн цэг маань 4 нэгжээр баруун гар тийш зөөгдөх зургалтыг харъя. За, тэгвэл 4 нэгжээр баруун гар тийш ингэж зурж зөөгднө гэсэн. За, тэгвэл босоо тэнхилгийн дагуу доош нь 1 зайд параллелээр зөөе. За, сумыг бүгдээрээ ажиглаж харж байгаа бах. Дүрсийн маань өнцгийн цэгүүд доошоо чиглэл 1 нэгжээр сумны дагуу ингэж зурж тэмдэглэгдэнэ. За, тэгвэл тухайн дүрс маань параллелээр зөөхөд хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөж байна уу? За, тэгвэл дүрсийг параллелээр зөөхөд дүрсийн хэлбэр хэмжээ өөрчлөгддөггүй байх нэ. Хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Баяртай.